сайн цаана. Өглөө өдөр арай минь. Би нөгөө Монгол буцаасаа өмнө ингээд Японд хийгээ хүсдэг ингээд хүсэлтүүд хүмүүс байдаг штэ. Тийм юм хийгээд үзчих юмсан, юм хийгээд үзчих юмсан гэсэн юмнууд. Тэр хүсэлтүүдийн маань нэг нь өндөр биелэхэр бас ахгүй юу. Тэгээд тэрийг ингээ хамтдаа бичлэг болгож үлдээ гэж. Тэр нь юу вэ гэхээр штэ бид нэр хамт Costco орно. Тийм. Тэгээд Costco яагаад өмнө нь явж чаддаггүй байсан бэ гэхээр хүмүүс мэдээж гişүнчлийн хар хэрэгтэй. Тэгээд машин хэрэгтэй, амар хол. Тэгээд зүгээр диншаагаар явлаа гэж бодохтой штэ. Тэр ингээ очиод ингээд угаасаа Costco-гийн том юмнууд аавна хэрсэн ингээд чирээ явах бас хэцүү тий. Тэгээд гişүнчлийн картыг над хоёрын оронд явах гэж аваач яахтай гэж би бодсоохгүй юу. Тэгээд таньдаг хідэн Costco-гийн карттай хүмүүстэй би хэрвээ та хэд явах юм бол би байгаа шүү гэдэг ингээд амар их хэлээд ийм фракц найзууд маань явахаар болоод гэтээ Costco орж үзэх миний хамгийн том хүсэл юу гэж нөгөө нэг анх Японд ирээд сургалтын төвөөс Costco-гийн cheesecake make энэ зургийг харалтын ийм хоол бид нэрэд айлжсан хгүй юу. Тэр дэнээс би тэр ийм бүтэнт чекний бүр ингээд ганцаараа ингээд зулгаагаад идмээр байгаа хгүй юу. Амар гоё зүйл. Том явах гэсэн шалтгаанаа энэ дэлхийнээр хэлж чадаагүй юм. Тэгэхээр энгийн дэлгүүрүүдэд бол чихэрнүүд маш жижиг савлгаад ирнэ үнэтэй. Тэгээд Costco болохоор маш том савлгаад ирнэ маш боломжтой. Тэгээд удахгүй Монгол буцаж байгаа болохоор ачаандаа нэг бүсэн том савлгаад юм хийхэд тулд Costco орох маш их хүсэлтэй байсан байгаа шүү. Өнөөдөр болохоор ажиллаа таарчаад явна. Тэгээ би чинь марга ажил дээр ердөөс нөөрэө будгүй юм чинь өнөөдөр болохоор тараад ингээд дэлгүүр хэсгэх ажилд болохоор гэлс нөөрэө будах чинь тэг өглөө ийм ихт авж байгаа анхны бичлэг ах. Тэг өнөөдөртэй манаас хамтаагаарай. Нөөрэө будчихад удахгүй. Би бэлмэллээ. Би хамтдаа ажилдаа яваад тэгээд өргөжлүүлээд Японы Costco хамтдаа үздэг. Eight hours later. Ажилд орчоод шууд явна гэжсэн чинь болоод нөгөө машин барих хүн жоохон завгүй байж таарад. Тэгээд би чинь нөгөө нэг дугуйтайгаа ажил руу ирж очиж явдсан шүү дээ. Тэгээд тэгсэн чинь шууд тараад цаашаа явах юм чинь гэж дугуугүй гарч ирсэн. Тэгээд тэгсэн чинь гэртээ харьцаад буцах хэрэгтэй болж таарад. Тэгээд би гэртээ шууд харихгүйгээр бас итэм хүртэл алхачаад өнгөө бэлнээр нь хавцаад явж гин. Нэг картон. Хатна. Хөөс бүр урслаа. Ингээд амар хөл орж гин. Яг одоо бол нурааны хөөс бол доор урссаар л байна. Хувцас бол хөөсөндөө тэр чигт өнөөдөр малцсан. Ороод ирлээ. Нөгөө айгуу цагийн тулгаад ирсэн баг хаах байгаа болохоор амар яралтай яг авах гэсэн чухал юмнууд авах хэрэгтэй. Хоёр аавда виста авах байгаа хгүй тэгээ вист хүмүүс ороод ирлээ. Энэ хэсэг юм бах та. Тэгвэл бэн тэгтэл би ороод ирчихсэн явж байна. Би супер орж ирэхэд амар хүсчихсэн да. Одоо жоохон шокроод ирэх. Скиндүүд нөр амар том юм байна. Бүр хитрхи том. Жижигхэн байхгүй юм шиг байна. Tiramisu байна. Том биасонуудын том чизкейк. Миний бүр яг ганц авъя гэж хүсэж мөрөөдчихсэн зүйл маань. Тэс. Амар том лимон байна. Би бүр лимон хайгаад гэрийн тэмдгээс олохгүй юу? Үнэн юм ээ. Эсвэл лайм байна. Зүгээр л шууд лаймын хэрэглэчих үү. Хацимал.
Найз гоё чихэр одоо залгаарай за. Яг ийм том юм дотор ороод ирэхээр жоохон тулгамдаад идэм байна. Юу авах нь мэддэхгүй жоохон хэцүү идэм байна. Тэгэл одоо тэгэл чадхаараа нэг юм аваад явна да. Айгуу. Мэр яраас аригч нэг юм аваад гадтай. Бидтэй гэрээхэндээ гэхээс илүү өөртөө амар их юм авахлаа одоо тэгээ баахан мөнгө үрчилсэн. Гэртээ ирчих лээ. За одоо хамтдаа миний авсан бас ганц нэг хэдэмийг харцгаая заяа. Эхлээд ямартаж гэрээхэнд авсан юм харуулъя заяа. Тэгээд нийт хэдэн төгрөг болсныг харуулъя. Би гэхдээ миний тооцоолж ирснээс бол өндөр гарсан. Тэгээс өөр их юм авсан юм чам. Гэрээхэнд авахаас гадна өөртөө амар их юм авсан. Тэгээд би уг нь аав нарт виски аавна гэж бодчихсон боловч бүр маш том хэмжээтэй амар үнэтэй дэмэлтээ авч таагүй зүгээр энгийн дэлгүүрээс авъя гэж бодсон. Тэгээд ийм чихэр байна. Нөгөө Япон ийм чипстэйгээ солиороод байгаа. Бичэнтэй юм шоколад гэдэг шүү дээ. Тэрийг ингээд тэрний ингээд нэг ширхтээ найлуудад өгвөл хөрхөн. Энэ бол хөрхөн уусаа би нэг авъя гэж бодож ирсэн. Бас авсан. Энэ дотор юм 3 төрөл юм бэлээ. Тэгээ би сая амсаж үзсэн чинь бас хөрхөн давгаамттай. Энийг өөрөө тэгээ яг идэж өгөх байсан. Тэгээ өгсөн чинь дайгүй шүү. Тэгээд энэ хамгийн төлөв гэж тавсан юм. Манай ихчээс Японы зэрэгтэй энийг ингээд авчирчихсан байхгүй юу? Хөрх хамттай жоохон хүмүүс идвэл гэж бодоод тэгээд одоо харуулах юмнууд нь дандаа өөртөө авсан юмнууд заяа. Ямар ч яриатай би бүр заа юу гэд хөөе гэд амар муухай ярьдаг болчихжээ. Альмонд байна. Би альмонд дугаас бүр амар их дуртай. Энэ ингээд ийм олон ийм ихээрээ бас маш боломжийн хэмтэн байсан. Банан байна. Энийг би шууд Монгол үнээр нь бодно гэх юм бол 8 ширхтээ 8000 юм уу? Монгол мөнгөөр. Помидор байна. Тэгээд ийм том чипс байна. Тэгээд бас энэ бүр амар бест заяа. Хоёроор амар хэм том байсан заяа. Миний нэг ингээд дотор юм. Тэгээ миний нэг дуусч байгаа. Тэгээс авны бодсон байсан. Тэгсэн чинь хоёроо хэм том бахаар нь авчихсан. Би бүр хамгийн гоё юм аваад байгаа юм. Тэр бол энэ байна. Тараа. Ингээ бүтэн тань юм аа. Эний үн гэсэн амар гоё заа. Боломжгүй үнэтэй. Тэгээд энийг яг Costco-гийн энийг би ингээд бүхлээр нь голдоор хавж байгаа угаас эдмэр ирсэн шүү дээ. Бичлэгэн дээр сүндээ хэлсэн. Тэгээд хамтдаа эцгээ би сая халаачсан. Тэгээд авсан юмнууд маань ингээд ийм байна. Яг ингээд тараагаа тавьсан чинь амар жоохон харагдаад байсан хгүй. Яг ингээд бөөгнүүлээ тавьсан чинь жоохон их ч юм уу. Яй. Тэгтээ гоё энэ би бүр яг Costco-д орж үзэх юмсан тэр том дэлгүүрийн тэр том ийм том савлгаатай юмнуудыг ингээд хараад аваад тэгээд үзмээрээс ахгүй бүр ялчгүй. Тэгээ үдцсэн болохоор бүр амар гоё. Шүлтэй болохоор таван дээр тавихад хэцүү. Тэрийшээ гаргачаар буцааж хийхээр чинь бас хэцүү. Хата. Миний хувьд өнөөдөр амар гоё өдөр байлаа. Дэлгүүрхээ цагт амжилтж чадах нь чадахгүй нөө гэж бодсон да. Амар амжилтсан да. Амар яаруу сандруу байсан ч гэсэн хэрвээ удаан байсан бол дахиад юм хараад юм нэмэл явах байсан баг. Энэ яг миний хангалттай.
зөв бичлэгээ тэгээд энэ хүргээд дуусгая. Миний Exalt-ын дээрхтэй хүслүүдийн маань нэг бийсэн гоё өдөр байлаа. Тэгээд би бушуухан гэрийнхэнтэйгээ яриад би юм авсан гэдээ харуулмаар байгаа байхгүй юу. Миний дурсамжтай хамт байсанд маш их баярлалаа.